Өдөртөө хөтөлбөрөөр бид зочны цагаар үргэлжлүүлж байна. Студиуд Монгол Улсын боловсролын сургуулийн сэтгэл судлалын техникийн эрхлэгч Мягмар, Хаан улдургийн цэцээгүн зохицолбарын 60 дугаар сургуулийн химийн багш Болорманаар өрдөн оролцож байна. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд бас ерөнхий боловсролын сургуулийн багш нарын дунд бас сурагчтайгаа хэрхэн эерэг харилцах тухай бас хөтөлбөр сургалт зохион байгуулагдсан байгаа. Үүнтэй бодороо бид бас зочтой ураад байгаа юм. Тэгэхээр хөтөлбөрийн талаар үзэгчдэд танилцуулахгүй. Хэдийнээс эхлэв ямар хугацаанд үргэлжлэв? За хамар хүрээнийхэн тухайд. За тэгэхээр энэ 2010 оны 2 дугаар сараас эхлээд одоо Японы хүүхдийн гэвэг сангийн одоо дэмжлэгтэйгээр тэдний санаачлагаар Монгол Улсын боловсролын сургуулийн сэтгэл судлалын одоо би тэнхмийн зүгээс надтай хамт бас одоо нэг доктор багшийнхаа ингэж хамтаар энэ одоо хүн эерэг аргыг анги танхимд үр дүнтэй хэрэглэх гэсэн ийм одоо 6 сарын 5 сарын хугацааны туршилт судалгааг ингээ хийлээ л дээ. За тэгээ энэ 5 сарын туршилт судалгааны энэ үйл ажиллагаанд бол манай нийслэлийн одоо нэг 5 сургуулийн 30 багш. За тэгээ 30 багш гэдэг маань бас бид нар төлөөлөлөө жоохон харгалцсан. Бага ангиас тийм ээ мөн одоо дунд ахлах ангиас гэсэн ийм төлөөлөлтөөр 30 багш аваад за тэгээ 30 багшийг 5 сургуулийн 30 багш гэдэг тэгэхээр бас жоохон тийм цөөхөн тоо юм шиг санагдаж магадгүй л дээ. Тэгээ тэр 30 багшийн ангийн сурагчид тэгээ хичээл ордог сурагчид тэгээд эцэг их бусад багш наргаа өчигдөр бид нар одоо дүнгээ гаргаад ингээ онл практикийн баг хурал хийлээ. Тэгээ энэ ингээ онл практикийн баг хурал ингээ хийгдчихэн бол нөгөө 30 багшаас эхэлсэн энэ одоо хүүхдэд бие махбод саны одоо гэмтэл хохирол учруулахгүйгээр тийм ээ ийм одоо хайр инэрл дүүрэн эерэг одоо энэ аргаар яаж ажиллах вэ гэсэн энэ бидний одоо энэ үзэл санаа маань бүр ингээ 2-3 мянга тийм ээ хэдэн мянган хүнд ингээд одоо хүрсэн байна. За тэгээд ер нь бол энэ туршилт судалгааны гол зорилго нь нэгдүгээрт бол бид нар юу байсан бэ гэхээр энэ одоо Японы хүүхдийн гэвэг сангаас ер нь өнгөрсөн жилээс ингээд эхлээд Канадын сэтгэл судлаач Жон Дурант гэж одоо тийм боловсролын салбарын ийм одоо практик сэтгэл судлаач хүн байгаа. Тэр хүний номны үзэл санаа нь болохоор ер нь эцэг хийгээд мөн багш сургууль хүмүүжүүлэгчд бол ингээ хүүхдийг зодож шийдэхгүйгээр яаж ингэж одоо ухаалгаар хайрлж ийм одоо тодорхой заавар зөвлөгөө өгч ингээ харилцах вэ гэд ингээд энэ одоо өөрийнхөө ном бүтээлээрээ дэлхийд дахинд бас ингээ алдарсан ийм хүн байгаа. Тэгээ тэр хүний одоо тэр ном бүтээлийн үзэл санааны дагуу бид бол энэ туршилт судалгааг ингээд явуулсан юм а. Тэгвэл бас нэг гадны хүний ийм одоо үзэл баримтлалыг шууд бас нэг механикаар хуулчаагүй. Би өөрөө сэтгэл судлаач хүн. Тэгээ өөрсдийнхөө одоо энэ Монгол хөрсөн дээр энэ хүүхдийг зодож шийдэхгүй, энэрч хайрлж одоо хүмүүжүүлэх энэ арга ухааныхаа талаар Монголын сэтгэл судлаач хүний хувьд бол өөрийнхөө үзэл баримтлалыг ч гэсэн бас ингээд давхар ингээд туршиж үзсэн гэж хэлж болно. Дээрээс нь манай өөрийн сайхан одоо уламжлалт арга ухаан байна. Тэгээ манай энэ туршилт судалгаанд ингээ хамрагдсан багш нар өөрөө бас энэ талаараа туршлагатай байсан. Ингээд л ерөөсөө бид нар бол энэ ерөөсөө энэ хүмүүжлийн эерэг арга гэсэн энэ одоо тийм ерэн дахин хэлэхэд бол би сэтгэлийн шарахгүйгээр хүүхдийг одоо хүмүүжүүлэх ямар сайхан ухаалаг арга байна гэдгийг ингээ хамтарч 5 сарын хугацаанд ингээд туршиж үзлээ. Тэгээд тийм Болорман багшийн хувьд бол сургалтанд бас хамрагдсан баг тийм ээ. Яг сургалтын сууснаар ямар одоо юу гэдэг манай боловсролын салбарт за ялангуяа багш шав хоёрын одоо харилцаанд байхгүй шинэлэг зүйлийг өөр мэдэж авсан юм бэ. Юу н тэр одоо гадаадын тэр хүнээс юу ямар шин зүйлүүдийг сонсч авбаа. Гэхдээ ер нь сургууль хүмүүжүүлэх явцад бол олон их саад бэрхшээл тохиолддог л доо. Тэгээд тэрийг бол багш нар бол мэддэг. Яагаад тэгэхээр багш сэтгэл сургуульд бид нар чинь сэтгэл судлал сурганы ингээ хичээлээр заадаг байхгүй юу. Тэгээ бид нар бол онлынхаа хувьд бол тэрийг маш сайн мэдж байгаа мөртлөө яг амьдрал практик дээр тэрийг одоо ингээ хэрэгжүүлэх тэр тал дээр дутагдaltaй байсныг одоо энэ сургалтын сууснараа мэдж авсан. Тэгээд ер нь хүүхдийн хүмүүжлийн эерэг арга гэдэг нь ерөөсөө л хүүхдийн сэтгэл санаа болон бие махбодын дарамт учруулахгүй байх гэсэн үг шүү дээ. Тийм болохоор одоо тэр зүйлүүтэй яаж харьцах вэ те багш хүн тухайд бол уураа одоо маш сайн байх ёстой хүүхдэд урьдчилуулах ёстой ойлгуулах ёстой гэсэн энэ зүйл бид нар маш их тийм зүйлийг сурч авсан да одоо тий тэрийг одоо сэргээж авсан да одоо маш их баяртай байна л да. Сургалтын суусан багш нарын одоо ангийн сурагчдын хичээлийнх нь итгэв сайжирсан гэсэн дүгнэлт гэсэн танай жишээ нь ангийн хувьд ажиглагдав уу? Маах бол ажиглагдсан. Тий. Тэгээ манайх гिचэн ерөөсөө энэ суусан бүх сургуулиуд болохоор одоо тэр тухайн хамт олонны төлөвшөл их мэтлэнгээр маш их олон судалгаа авсан л та. Тэгээ тэрүүн дээр дүн шинжилгээ хийгээд аль болохгүй байгаа хүмүүстээ одоо ажиллах
тийм туршилтуудыг хүртэл хийж исэн. Би гэдэгт чинь би одоо 20 жилийн боловсролын байгууллагад ажиллаж байгаа. Гэхдээ нэг ч удаа хүүхдийг бол чичиж чимхэж зодож тийм бол үзээгүй. Ер нь би махад бол тийм дарамт учруулж үзээгүй л дээ. Гэхдээ бол ууралтай одоо нүдээр ингээ муухай арга хэмжлэн ингээд ийм шиг зүйлүүд бол байсан. Тий одоо тухайн үед бол одоо тэгээд тэрийг бол залруулсан. Тэгээд багш хүний бас нэг дутагдал байсан гэхээр би өөртөө одоо яг миний хувьд бол ямар өөрчлөлт гарсан юм бэ гэхээр би ангийнхаа нэг хүүхдийг одоо хичээл таслаа гэж анги угаасангүй гэдэг үүднээс нэлээ олоудаа сануулсараа тэрийг бол хийгээгүй тэр хүүхд. Ингээд тэрүүнд би уурлаад ингээд бүр ангийнх нь өмнө загнаад тий. Тэгээ одоо энийг явсанд одоо хашрааж байгаа байхгүй юу? Тэгчээд дараа нь тэр хүүхд надаас уучлахгүй нэ гэдэг үүднээс би ингээд одоо явж исэн байхгүй юу? Энэ хүүхдийн буруу байсан чинь надаас уучлах байх гэж одоо. Гэтэл тэр хүүхд би улам цаашлаад би болохоор нөгөө хүүхдээ уучлахгүй нэгэд ингээд битэрийн дунд хагарал гарч байгаа байхгүй юу? Тэгжээд л яг аз болоод энэ яг үеэр би энэ хүүхдийн их сангийн энэ сургуультанд яг хамрагдах тийм надад аз тохиолсон. Тэгээ энд суугаад яхаараа нөгөө аргаа ойлгож байгаа байхгүй юу? Яаж ажиллах уу гэдэг аргаа би мэдрээд тэгээ тэр хүүхдтэйгээ ингээд дотомчлоод юу ганцаарчилж уулзаад өөрт нь айгүй хитгэл хүлээлгдэг байсан хилээд ингээд энэс болоод тэр хүүхдүүдээр энэ одоо юу бүр харьцаа айгүй ойр тутам болоод одоо би миний хамгийн дотны хүн болсон. Ийм хөдөлгөөнт хүртэл ажиллаж байсан тийм. Тэгвэл шавьтаасаа 5 сар боо амсуулахгүйгээр өөрөөр одоо ямар аргаар одоо юу тийм багш өөрийнхөө урах гэсэн эсвэл өөрийнхөө одоо юу тийм тухайн сурагчд олох гэсэн хүмүүжлэг олох одоо арга замууд байна. Тийм хамгийн нэгдүгээрт нь одоо энд сурснараа би бол ингээ ганцаарчилж өөртөө сайн ярих ойлгуулах арга нэгдүгээрт. Хоёрдугаарт нь анги хамт олонныхын өмнө тэр хүүхдийг хичнээн мууч гэсэн тэр хүнд сайн бас эрэг тал байгаа шүү дээ. Тэр талыг нь бусдад дэлгэрүүлээд манай энэ хүүхдийн энэ ийм сайн шүү гэдгийг бусдаар ингэж хөндлүүлэх энэ норгол хамгийн одоо чухал арга гэдгийг би мэдэрсэн. Ямар эхлэгчээс асуухад одоо чинь цаа зарим эхчүүд ялангуяа аудио хувьд бас нэг хүүтэй бол нэг хаяа 5 сар бугаан суучид гингүү гэсэн бодолтой эцэгчүүд байдаг шүү дээ. Энэ тохиолдолд та ямар байсаар гэдэг хэлэх вэ? Ер нь бол би ер нь энэ монголчууд ер нь нэг тэгж яриад байдаг юм аа. Нэг алгадуул гавтай байх сайхан ч гэдэг юм уу. Тэгээ бас нэг 5 салаа боо одоо өөх зүгээр ингээ энийг ерөөсөө л нэг хүмүүжлийн арга гэд одоо их асуудгийг. Тэгээ би бол ерөөсөө үнэхээр энэний эсрэг байдаг. Яагаад вэ гэвэл одоо хүүхдийг ингээд ер нь ямар нэг ард түмэн чи өөрийнх нь уламжлал заншил гэж нэг үнэтэй цайтай сайхан зүйлүүд байна да. Тэгэд ер нь зөвхөн ингээд альч талаас нь ингээ аваад үтсэн хүн хамгийн нандин хамгийн эрхэм зүйл болох тэр үр хүүхдээ бид нар ч одоо хүмүүжүүлээд амьдралд бэлтгээд ингээ үлдээх гэж байгаа шүү дээ. Тэгээд ингэж бэлдэж явах ингээ яацтай тэр уламжлалаасаа хүн бол бас л хамгийн нандин сайхныг сэргээж хөгжүүлээд үр хүүхдтэй өгөөд тэгээд хамгийн одоо саад болж байгаа муу мухаага тасал зогсоогоод манай удам дахиж бити юм гараасаа гэд одоо ингэдэг штэ. Тэгээ ерөөсөө монголчуудын хувьд бол энэ хүүхдээ нэг алгадах, няслах, цохих энэ одоо энэ асуудлыг би бол манай тийм их сайхан үнэтэй цайтай уламжлал гэж би бодохгүй байна. Ерөөсөө ч энэ бол ялангуяа 21-р зууны босгон дээр нийгмийн хөгжил, хүний ухамсар, мэдээлэл ямар болчиход байгаа вэ? Тийм учраас бол тэр нэг аав хүн гэдэг бол ухааруулах арга олохгүй байгаа. Зөв тэр чинь нэг тийм үлдсэн хүн өөх огтлоо дүнхтэл их ойролцсон юм штэ. Шимтэй тижээлтэй сайхан хоолыг ингээд 50 хийгээд идэхийн оронд бол маш түргэн нэг 2 хэрчим өөх өнгөчих юм бол одоо нэг хүн ингээд нэг тухайн үед нэг одоо үл залгачнаа да. Тэрүүн шиг ингээд нэг сайхан 50 ууж ухаанаар эцэг хүний бодоод үцгийх оронд бол тэгээд нэг алгадаад ер нь гал унтрааж байгаа юм. Дараа нь тэгэл тэр зүгээр өөрийгөө бодоод үзэлтэй ингээд таныг ч гэсэн надыг ч гэсэн хүн алгадахад бол хүний тэр ирэх хүний эрхэмсэг оршихуу гэдэг чинь яаж одоо доромжлогдох вэ? Тэгээд хамгийн дотны хүмүүсээс тэр дундаа бүр ингээд эцгээс байнгын юм одоо бие махбодын доромжлыг одоо хүртэж байгаа хүүхэд бол тэр эрхэмсэг чанар гэдэг юм сэргэх өөртөө итгэх бусад ойр дотны хүн гэж намайг ингээд доромжилж байгаа юм чинь годмаар явж байгаа нэг хүн цохоод авахд бол одоо яах вэ гэсэн нэг ийм л юмнууд гарч ирнэ шүү дээ. Ер нь тэгээд яг товчоор хэлэхэд бол би ер нь хүүхдийг зодож шийтгэх дарамтлах бүх хэлбэрүүдийг эсрэг үтсдэг мөрөвдөж бас хүнийхээ